Нямосрын учрлыг ерөнхий сайдаар томилох асуудлыг парламентаар хэлэлцэж байна. Сайн мацхан нэрхэн үзэгчтэй Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Цэрэн Лам ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Төрийн бодлого тасалдахгүй Монгол улс урагшилсаар байх ёстойг Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандан Шатар ажиллаа өгөхдөө захилаа. Улсын хурлын дарга учрал үүрэгт ажилласаа чөлөөлөгдлөө. Сансар улам ойртлоо Ice Global телевизийнхэн Байконурын сансрын буудалд очиж пуужин хөөргөх агшныг ажиглалаа. Агуу Путин эх оронч хүний эрэлхэг 100 үйл намын нээлт боллоо. Түүхч Алтан сүх Монголын нууц товчоог Чингис хааны отхон дүү Тэмүүг Отчигийн зохиосон гэж үзэж байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан Шатар өнгөрөх 7 хоногийн баасан гарагт өөрийн хүсэлтээр ажилласаа чөлөөлөгдлөө. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүн Зандан Шатрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар ажилласан чөлөөсөн юм а. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан Шатар 9 сарын хугацаанд засгийн эрхийг барихтаа хийсэн ажлаа улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлгналаа. Цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляц 15% төрж, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум $1 алдагдлалд хүрэх бодит эрсдэл нүүрлж байсан. Бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмдрэх биш, төр өөрөө бүсэж чангалсан гэдгийг онцоллоо. Энэ хүрээнд төсвийн зарлагыг 2.2 их найт төгрөгөөр танаж хэмнэлт хийж чаджээ. Мөн нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум Америк долларт хүрсэн байна. Түүнчлэн ноолрын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7%-аар өсөж, эдийн засгийн өсөлт 2.6-аас 6.8% хүрсэн байна. Дэлхийд геополитикийн мөргөлдөөн нэмэгдсэн амаргүй цаг ирээд байгаа энэ үед нэгдмэл нэг Монгол байх цаг ирсэн. Ёс зүйг сахих нэг хэрэгтэй гэдгийг тэрээр онцлсан юм а. Монголд ёс зүй байхгүй бол итгэл үгүй. Итгэл үгүй бол төр засагтаа итгэл үгүй бол засаглал үгүй болно. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу ирэх болж хувирдаг гэмтэй. Хаяа нахахай шиг одоо ёс зүйн хэм хэмжээнээсээ давж төр улсын үндэстэндээ юм уран үлгэр дуурал үлдээх нь гажмөр үлдээж улс төрчид хязгааргүй их мөнгөөр засаг төрөөр тоглодог жишг тогтоож яана гэж үздэг. Үүнд бид одоо гүнээ харамсаж байна. Бид энэ ёс зүйн үнэлтийг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна. Ийм учраас бид төрийн үнийн үед ёс зүйн өндөрлөгт байх яруу жишг үлгэр дуурал үзүүлж ийм сан санаачлаг гаргаж энэхүү шийдвэрийг гаргалаа. Зандан Шатрын тэргүүлсэн засгийн газар үндэсний баялагын сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, баялагтай эзэн Монгол зорилтыг үгээр биш, үр дүнгээр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд төгрөг нур төмөртэй овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмнэртэйг, оюут шин ордоос 357 сая тонн зүсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх 100 жил тогтвортой ажиллах суурь тавигдсан байна. Төрийн өмчит салбарт Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их найт төгрөгийн орлого, 4.5 их найт төгрөгийн ашиг, 4 их найт төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн баялагтай эзэн Монгол үндэсний зорилтыг хэрэгжүүлэх бодит толгойн эхлүүлснээр дурдлаа. Үүнд бүртэйг ордыг ил тод нээлттэй өрсөлдөөнд зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шин замд оруулж, Монголын өгөөжийг 51%-аас бууруулахгүй байх зарчмыг баримталж, олон улсын нээлттэй соргон шалралтыг анхудаа хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн олон жилийн турш яригдсан оюутлогын ордоос Монголын ард түмний хүртэх өр өгөөжийг 60-аас доош % болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, зээлийн хүүг 5-аас 6% болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50%-аар бууруулах зэрэг 5 үндсэн хатуу шаардлагыг тавьж, яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна гэлээ. Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялагын дийлэх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Хэлцээр эд үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх ёсгүй гэдгийг бид энд цохон тэмдэглэж байна. Манай засгийн газар үндэсний баялагын бодлого тогтолцооны өөрчлөлтийг бодитойгоор хэрэгжүүллээ. Тухайлбал стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь өгөөжийг тодорхой болох хэлцээг эрчимжүүлж, хувийн хөвшил, төр ард түмэн бүгд хожих зарчим тулгуурласан шин загварыг эхлүүллээ. Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хийсэн хэлцээний үр дүнд баялагын өгөөжийн доод хэмжээг 60%-аас бууруулахгүй байх зарчмын тохиролцоонд хүрлээ. Өгөөж буурсан тохиолдолд
нөхөн төлөх механизмыг бий болгож одоо баялагын татвар хэлбэрээр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Төр зогсохгүй төрийн бодлого тасалдахгүй. Монгол улс урагшилсаар байх ёстой гэж тэрээр онцлон хэлсэн юм. Ийхүү түүний ахалсан засгийн газар 287 хоног ажиллаад бүрэн бүрэлдэхүүнээр огцорлоо. Улсын хурлын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар улсын хурлын дарга Нэм Осрын учрлын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж санал хураалаа. За гишүүдийн 80.2% дэмжснээр Монгол улсын 35 дахь улсын хурлын даргын үүрэгт ажлаас түүнийг чөлөөлсөн юм а. Өнгөрч нэм гарагт туралцсан Монгол Ардын намын баг хурлаар улсын хурлын дарга учрлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ерөнхий сайд нэр дэвшүүлэхийг баг хурлын санал хураалтад оролцсон гишүүдийн 99.7% дэмжиж шийдвэрлсэн юм. Улмаар өнөөдөр түүнийг улсын хурлын даргаас чөлөөлөх асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм а. Байнгын хорооны хуралдааны үеэр улсын хурлын дарга Нэм Осрын учрал өөрийн хүсэлтэд гаргасантай холбогдуулан улсын хурлын гишүүн инх туяа үг хэлж, улсын хурлын гишүүн өө шижир асуулт асууж хариулт авсан болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын хурлын дарга Нэм Осрын учрлын Монгол улсын хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтээр ил санал хурааж саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтын дэнд улсын хурлд танилцуулсны дараа чуулганаар асуудлыг хэлэлцлээ. Мэдээж одоо сөрөг хүчний зүгээс бол энэ 5 улс төрийн намын эвслээс бүрдсэн парламентыг бол аль нэг улс төрийн намын эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг бас шаардлагыг бол тавьсныг бас манай нам бол бас эрүүлэр хүлээж авч бас ярилцсан. Ингээд одоо цаашдаа парламентын үйл ажиллагааг тасралтгүй доктортой явуулах, парламентын даргаллааг хадгалан хамгаалах, улс орны язгуур эрх ашгийг энэ тэргуунд бас 50%-ээс гүйцэх засаглалын тэргуун маань бас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж бид бас улс төрийн шийдвэрээ гаргасан гэдгийг бас та бүхэндээ хэлье. Ийхүү гишүүдийн олонхон дэмжснээр улсын хурлын дарга Нэм Осрын учрлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Харин үдээс хойш болсон төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар түүнийг ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.8% нь ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. 24 оны улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 2025 оны эцсийн байдлаар 33.2% байгаа. Сая үнэлэгдсэн. Мөрийн хөтөлбөрийн 9 бүлгийн 114 заалт байдаг. Эдгээрээс 152 буюу 4.1 нь хэрэгжиж эхлэв, 225 буюу 37 орчим хувь нь хэрэгжилт нь хангалтгүй, 206 заалт буюу 34% нь хэвээ хэрэгжиж байгаа. 31 заалт буюу 5% нь хэрэгжил сайтай. Мөрийн хөтөлбөрийн заалтуудын 60 орчим хувь хэрэгжээгүй байгаа дээр үнэлт дүгнэлт хийх ёстой гэдэг үнэлгээг гаргасан, хангалтгүй байна гэж дүгнж байгаа. Тэгээ би үүн дээр ажилдаа одоо шуурхаалаа орж мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэдэг одоо зорж ажиллана. Монгол улсын төвхөнд улсын хурлын даргаас өглөө саналаараа огцорч, үдээс хойш нь ерөнхий сайдаар нэр дэвсэн анхны хүн учрал болж байна. Нэм Осрын учрал нь 2003 онд их засаг лицей сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2007 онд их засаг олон улсын их сургуулийн эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Мөн Их Британи болон Оросын холбооны улсад тус суралцсан байна. Тэрээр 2012-оос 2014 онд нийслэлийн Монгол Ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, нийслэлийн баян зүрх дүүргийн эрдийн хурлын төлөөлөгчөөр улс төрчийн гараагаа эхлүүлсэн. Улсын хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон, засгийн газарт яамны сайд, шадар сайдаар мөн улсын хурлын дагаар ажиллаж байсан туршлагатай юм а. Одоо өнөөдөр болсон үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе. Орос улсын улсын шадар сайд Александр Навака 4-р сарын 1-ээс тус улсын шатхууны экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг аль биесээр зарлалаа. Манай улс Орос улсын улстай газрын засгийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9-р сард байгуулсан. Иймд тус хоригт Монгол улс хамаарахгүй гэж аж үйлдвэр эрдэс байлгийн яам мэдээллээ. Орон нутгийн сурагчдын 2 дугаар улирлын амралт эхэлсэн бол нийслэлийн сурагчид бие даалтын 7 хоногт гарч байна. Үргэлжлээд тэдний 2 дугаар улирлын амралт эхлэх юм а. Орон нутгийн сурагчид 2-7 хоног амрах бол нийслэлийн сурагчид 7 хоног амарна. Ингээд 4 дугаар сарын 10-наас бүгд нэгэн зэрэг танхимаар хичээлэх юм. Улсын газрын дарга Батбаяр
Туулын хурдны замыг барьсан тохиолдолд үерийн аюул хэрхэн нэмэгдхийг тооцоолох. Хоёрдугаарт газрын доорх ус болон дуулгаалын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох. Гуравдугаарт 7.2 км урттай гүүр хэдий хэмжээний бохирдол үүсгэх зэргийг наривчлан судлах шаардлагатай байна гэлээ. Хурдны замын зургийг өнөөг хүртэл усны газарт ирүүлээгүй учраас мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа наривчлан ярилцаж нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болохоор зөвлөлдөж байна. Энэ үеэр эрүүл мэндийн яамнаас 2026 онд хүнлэг үйлчилгээ хүртээмжтэй тогтолцоо хариуцлагатай салбар уриалгахыг дэвшүүлж байгааг зарлалаа. Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Уг өдрийг манай улс 12 дахь жилдээ тэмдэглэж 149 алтан чагнартыг тодруулаад байна. Энэ жил эрүүл мэндийн салбарын тэргүүлэх 13 чиглэлээр шилдэгүүд нэмэгдэж, игнээг нь тэлжээ. Улаанбаатар хотод гэрлийн үзүүлбэр болж үлгэр театрын ханна хүмүүсийн хайртай дөрүүд болох Хүүхэлдэйн Баатрууд гэртээ буцаж ирсэн мэт дахин амилж гарч ирэв. Хүмүүс тус театр дахин уран бүтээлээ толиулах тэрлэн мөчийг дэсэн ядан хүлээж байна. Тус гэрлийн үзүүлбэрийг Улаанбаатар хот байгуулагдсны 60 жилийн ойд зориулан бэлтгэжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Байконурын сансрын буудлаас олон улсын сансрын станц руу Прогресс MC33 сансрын ачааны хөлөг хөөрлөө. Союз 2-1А зөөгч пуужин хөөргөх үеэр манай сурвалжлагч Мария Латышева газар дээр нь ажиллалаа. Друзья, мы находимся в уникальном... Найзуудаа, бид яг одоо үнэхээр өвөрмөц домогт газар байна. Энэ бол Чингис Айтматимын бүтээлд магтандуулсан алдарт Казахын тал нутаг. Миний ард сансрын станц руу хөөрөх ачааны пуужин байна. Бид энд гайхамшигт үйл явдлыг ажиглах гэж байна. Энэ бол нэгэн цагт Юрий Гагарин сансарт ниссэн, Бялка Стрелка 2 болон анхны нохоо Лайка сансарт хөөрсөн тэр газар юм. Бид бүгд догдлон хүлээж байна. Нэг цагийн дараа пуужин хөөрн сүүлийн бэлтгэл ажил өрнөж байна. Чанган эрэгчээр баг экипаж хэрхэн ажиллаж байгааг сонсож байна. Бүгд хөөрөлтийг хүлээж байна. Все ожидаем запуска. Сансрын тухай түүх хөөрхөөс нэлээд өмнөөс эхэлдэг. Яг л хөөрөх талбай дээр байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Пуужин хөөрөх гэж байгаа ч юм шиг, бай гэж орилмоор ч юм шиг. Пуужин хөөрхийн өмнө та эхлээд Байконурын сансрын буудлын түүхийн музейгээр зочлоно. Энд бүх зүйл бий. Од руу илгээсэн анхны нохооноос эхлээд сансрын нисгэгчдийн хүнс хүртэл бий. Мэдээж энд сансрын бүхий л пуужингуудын загварууд бий. Мөн сансрыг хүн төрлөختөнд ойртуулсан хүмүүсийн амьдралын түүхийг эндээс мэдэх боломжтой. Бас сансрын гэрийг дотроос үзүүлдэг. Энэ бол үйлчилгээний модуль. Олон улсын сансрын станцын хамгийн чухал хэсэг. Одоо сансар бүрч ойртлоо. Космос 2026 оныг Байконурыг зорин ирэх жил болгон зарлажээ. Тиймээс энд ирэх жуулчдын тоо улам нэмэгдсэн байна. Жуулчдын сонирхолд нэмэгдсээр байна уу? Хэдхэн жилийн өмнө Байконурын талаар хүмүүс бага мэддэг байсан. Сонссон ч гэсэн өөрийн нүдээр пуужин хөөрхийг харах боломжтой болсон гэдг нь үнэхээр гайхалтай зүйл байлаа. Жил бүр 6-аас 7 удаагийн хөөрөлт болдог. Хөөрөлт бүр дээр 2-оос 3 мянган хүн ирдэг. Үүнээс гадна хөөрөлтийн хооронд зохион байгуулагддаг арга хэмжээнүүд бий. Түүх, шинжлэх ухаанд сонирхолтой хүмүүс энд ирдэг. Мөн ирч хүч, адреналин мэдрэх, сэргэхийг хүссэн хүмүүс ч ирдэг. Бүх шалган нэвтрүүлэх цэгүүдийг давж Байконурын сансрын буудалд хүрнэ. Энд шалгалт маш нарийн явагддаг. Энд аль хэдийн олон үзэгч цугларч хөөрөлтийг гүйцэтгэхэд оролцож байгаа бүх хүмүүсийн команд сонсогдно. Сансарт Союз 2-1А зөөгч пуужин хөөрч Прогресс MC33 ачааны хөлгийг тойрог замд гаргах юм. Энэ нь олон улсын сансрын станцад бараг 2.5 тонн ачаа, түлш, ус, хүнс болон шинжлэх ухааны тоногд хөрөмж хүргэнэ гэсэн үг. Үзэгчид амьсгаа даран харж байна. Үнэхээр гайхамшигтай. Бид сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Энэ бол Орос космосын бичлэг. Ямар сайхан харагдаж байгааг хараач.
Төвөө хөөрлөө. Классное ощущение. Маш гоё мэдрэмж байна. Пуужин хөөрөхөд арьс арзааж шар ус босож байсан. Энд дэрж ийм олон мянган километр туулсны үн цэнийг мэдэрлээ. Преодолеть столько тысяч километров. Дараа нь биднийг шууд Гагарины хөөргөх талбаараа авчирлаа. Тот самый знаменитый Гагарин. Энэ бол алдарт Гагарины хөөрсөн талбай. Энд Гагарин явлаа гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай. Энэ удаагийн хөөрөлд хэвийн авагдаж олон улсын сансрын станцад үйлчлэх дараагийн даалгавруудыг үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж байна. Олон улсын сансрын станцад хүрэхэд 49.5 цаг зарцуулна. 2 хоногийн хугацаанд хөлөг дэлхийг 34 удаа тойрох юм. Энэ бол сонгодог схем. Ирэх 4-р сарын сүүлчээр Байконураас Прогресс MC-34 ачааны хөлөг сансарт хөөрнө. Үүнийг таач бас үзэх боломжтой. Мария Латишо Байконурын сансрын станцаас мэдээллээ. Агуу Путин эх оронч хүний эрэлхийг 100 үйл номын нээлт Оросын өргөө буюу Оросын өршөнжлөх банк соёлын төвд боллоо. Тус номыг бичихтэй зохиолч Сайнбаяр 8 жилийг зарцуулсан байна. Номын нээлтийн үеэр манай сэтгүүлч зохиолч Сайнбаяраас номынхын талаар асууж тодрууллаа. За би өөрөө бол Орос сургуульд төгссөн. Зохиолч Сайнбаярын энэхүү номыг бичих болсон шалтгаан 1990-ад оны ихэнх үед Оросын албан улсад ганцхан намаа хийж байх үед ихэнх хүнд хэцүү явдалтай тулгарч байх үеэс эхэлжээ. Тухайн үед тэрээр зарим Орос хүмүүс бүлэглэлүүдэд дээрэндүүлж зодуулан тулс улсад баг зэрэг дургуй болсон байна. Гэвч 2012 онд нагад зах Саашатайгаа уулзгаар Москва явж Орос орн 1990-ад оны хүнд хэцүү үеэс ч шал өөр болсон байсан түүнийг гайхшруулсан байна. Учрыг анхаасаа лавлахад ерөнхийлөгч Путиний талаар ярьж өгчээ. Ингээд буцаж ирээд ерөнхийлөгч Путиний талаар судалгаа хийж энэхүү номыг бичгээр шийдсэн байна. Миний одоо ээжийн төрсөн дүү нь Москвад байдаг. Эхнэр нь Орос, би тэгээ Монгол нэр нь Инх Баяр. Орос нэр нь Александр. Би тэгээд Дядя Саша гэдэг, эхнэрийн Тётя Тамара гэдэг. Тэгээд тэр чинь уже 12 он болцсон. 2012 онд хоёулаа өгшин болцсон. Би ээж аваагаа оршуулсан байсан. Тэгээд би ялцгүй Москва явсан. Тэгээд 90 оны тэр Москвагаас тэр 2012 оны Москва шал өөр болцсон. Хүмүүс нь соёлтой гэж ихтэйхэн. Нөгөө ах ихч хоёр настаа ч гэсэн евро ремонт гэдэг шүү дээ. Европ стандартын гэр орноо тогтчуулсан. Нэг хуучны социализмын үеийн нэг юм хар бор мебелээ гаргаа хайцсан. Бүх юм айгүй гоё цэгцтэй болцсон. Тэгээ хоёул айгүй ад жаргалтай. Тэгээ юу болчихвдээ гэд ингээд асуусан чинь үгүй манай одоо юм ерөнхийлөгч их ажил сайн хийсэн юм аа. Тэгээ бид нар одоо пенсэ цагтаа авдаг болсон. Пенсийг өчнөө хичнээн дахин нэмсэн тий. Тэгээ бит хоёр ямар хонгоц монгоц авахгүй шүү дээ. Бит хоёрт бол өстой хангалттай сайхан байгаа. За Миша гэд хүүтэй нэг тухайн 12 онд $3,000 хэмжээний цалинтай ажил хийдэг. Хүүн ихнэр авцсан. Тэр нь бас их өндөр цалинтай. Тэр хоёр аюул сэтгэл хангалуун байсан. Тэгээ би Саша хаас асуулаа л да. Энэ Путин гэдэг хүн чинь яадаг хүн, яасан хүн. Тэгээ надад тайлбарлаад ийм тэгээ би Монголд ирээд судалгаа хийж ирсэн. Тэрээр уг номоо бичихийн өмнө 2012 оноос хойш 8 жилийн туршид судалгаа хийсэн байна. Ингээд номоо бичихтэй Путиний засагласан 30 жил ямар чухал байсан бэ гэдэг мессежийг олон түмэнд хүрэхийг зорьсон байна. Нийтдээ номыг хийхдээ би 8 жил зарцуулсан. Гэхдээ судалгаа бол илүү их олон жил болсон. 12 оноос эхлээл судалсан гэж ойлгож болно. Гэхдээ яг энийг 8 жилийн дотор энэ номыг ингэж хийсэн юм. Ерөөсөө энэ түүх бол ерөөсөө ер нь энэ номны утга агуулгаар та юу гэж тайлбарлах? За утга агуулга нь бол айгүй энгийн. Энийг ерөөсөө Оросын ерөнхийлөгч төрийн төргөвний 100 гавья гэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүс жоохон улс төрчгөөд байд юм байл. Миний хувьд бол энэ айгүй энгийн. Монголын залуучуудад те Монголын хүмүүст 30 жил яг Владимир Владимировичгүй 30 жил төрийг бариагүй л дээ. 27 яг нарийн тоолвол 27 8 жил. Тэгвэл яг ингээд ерөн ингээд бүдүүн бааргаар бол 30 жил шүү дээ. 30 жил ямар чухал юм бэ гэдэг мессежийг л би өргөж. 30 жилийн дотор зөвхөрсөн бүр доошоо унсан улс орныг босгоод ирсэн. Тийм учраас би Монголын
залуучуудад ямар мессеж хүргэж байгааг бол 30 жил маш чухал шүү. 30 жил монголчууд бид нар алдсан биз дээ. Энэ хэрэггүй хэрүүл уруул хагаралт тийм ээ. Энэ төрийн бодлогоогоос болж Монгол одоо 30 жил алдсан биз дээ. Ерөөс энэ 30 жилийн дотор ганц хүн яг ганцаараа биш л дээ мэдээж. Тэр төрийн Оросын төрийн тэргүүн хөдлөгсөн биз бусдын. Хөдлөгөөд нэг баг шиг нэг бие шиг хөдөлсөн биз дээ Оросоор. Ерөөсөө л. Зохиолч Сайн Баяр тухайн номыг бичих үедээ Чингис хаан комикс зураглалыг мөн эхлүүлсэн байдаг. Пүтиний тухайн номыг Монголын хүүхэд залуус олон нийтэд зориулан бичсэн бол Чингис хаан комикс зураглалыг дэлхийн уншигчдад зориулж Монгол хүний оюун санаанд дэлхийг хэрхэн багтдаг хийгээд Монгол хүн хичнээн ухаантай болгохыг харуулахыг зорьсон байна. Уг номыг өөрийн найз зураач Эркад хамтран энэхүү номыг бүтээжээ. Жанчуудаарч Баттарч Инх тайван эдэр бол Брюсер Марлма Ice Global. Монголын нууц товчоог хэн зохиосон бэ? Судлаачдын дэвшүүлж байгаа нэгэн хувилбарыг хуваалцахаар манай сэтгүүлч Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд ажиллаад ирлээ. Монголын нууц товчооны зохиогчийн тухай асуудал өдгөөч тодорхой бус. Олон эрдэмтэд Монголын нууц товчоо хэмээх гайхамшигтай бүтээлийг судалсаар ирсэн ч уг бүтээлийг хэн бичсэн талаар нарийн тодорхой шийдэлд хүрээгүй байна. Монголын нууц товчоо хэмээх энэхүү түүхэн зохиолыг бичгэд Чингис хааны отхон дүү Тэмүгэ Отчигийн голлох байр суурьтай оролцсон байх магадлалтай гэж түүхч Алт Үнсэх үзэж байна. Тэмүгэ Отчигн бол 1219 онд Чингис хаан Сартуул иргэний дайлаар мортоход их аавар хэсэгчүүлсэн. Чингис хаан өөрийн дүүнэр болоод их нартаа их гэдэг нь өөлөн хэлж штэ. Ноёдыг түшиж өгөөд хувь иргэн хөхтөө бол Отчигнд Жанга хоргосон гэдэг хоёр хүнийг ноёны өгсөн. Энэ хоёр бол хожим өгөөдөө хааны үед бичгийн том түвшиндүүд болж алдаашиж гарч ирсэн их бичгийн мэргэд байхгүй. Агөө Тэмүгэ Отчигн 1219 онд их ааваргийг сахиж үлдээд Чингис хааныг хоризмын дайнаас буцаж ирэх хүртэл 6-7 жил их ааваргийг сахиж хөгшөд буурлуудтай байсан. Түүний хажууд хожмын бичгийн том мэрэгдүүд байсан гэсэн. Өөрөөр хэлбэл Тэмүгэ Отчигнд нууц товчооны эхний хэсгийг бичих боломж 1219-с 1225-6 оны хооронд байсан. Энэ үед л Тэмүгэ Отчигн Жанга хоргосон зэрэг бичгийн том түвшиндүүдтэй хамт Монголын нууц товчооны эхний хэсгийг бичсэн байна. Магадaltaй. Үүний зэрэгцээ тэрээр Монголын нууц товчоо нь утга зохиолын бүтээл биш, харин Монголын эртний түүхийн сурвалж гэдгийг онцолж байна. Нууц товчоонд нийтдээ 420 гаруй хүнээр гардаг. Эдгээр нэрс нь эртний Хятад, Перс, Араб, Түрэг сурвалжуудад бүгдд нь адилхан үйл явдлаар ижил тэмдэглэгдэж үлджээ. Үүгээр Монголын нууц товчоо нь хин нэгний зохиосон зохиол бүтээл биш, харин бодит үнэн түүх болохыг онцолж байна. Түүнчлэн 230 орчим газар усны нэр гардгийн 80 гаруй хувь нь өнөө хүртэл тэр үеийн нэрээр байгаа юм. Монголын нууц товчоон бол одоо биднэрт мэдэгдэж байгаагаар хүннүүгээс эхлээд өнөө хүртэлх энэ Монгол нутаг дээр байсан эртний нүүдэлчдийн үлдээсэн өөрийн хэлээрээ бичиж үлдээсэн бүрэн түүхийн зохиол бол хамгийн эртнийх нь нууц товчоо. Энээс өмнө яг хүчилгоон бичээс байна. Монгол хэлээр брахмын хэсгээр бичсэн монголчуудын дурсгал. Рун бичгийн дурсгалууд байна. Түрк хэлээр түргүүдийн одоо түүхийг зарим нэг гэрэл төгшөнд бичиж үлдээсэн хадны бичээсүүд байна. Тэгтэл төрийн албан түүхийг бүрэн бичиж үлдээсэн, өөрийн хэлээрээ бичиж үлдээсэн дурсгал бол нууц товчоос байхгүй. Тэгэхээр нууц товчоо бол ерөөсөө энэ Монгол нутаг дээр байсан эртний нүүдэлчдийн төр ёс, тэ нийгмийн байгуулал, ёс зүй, соёл, ухамсар, шүтлэг, бишрэл, зан заншил юу гэдэг. Энэ бүхтийг судлахад хамгийн том тулгуур, хамгийн том бүрэн сурвалж байхгүй. Энэ утгаараа нууц товчоо бол үнэхээр тухайн үеийн монголчуудын бичгийн болоод түүх хвчлэгийн соёл, мэдлэг ямар өндөр хөгжсөн байсныг биднийг таруулж байна.
Монголын нас төвчөн 1228 онд Өгөөдөө хааны үед Монголын эзэнт гүрний төв нутаг болох Хэрлэнгийн хөдөө аралд бичигдсэн гэж түүхчид үздэг. Энэхүү судар нь Монгол хүн Монгол нутагта Монгол бичгээр төрөвсөн Монголын хамгийн эртний түүхэн сурвалж юм. Жанжирдэрч Баттэрч, Инх тавин, Эдэрволд, Гамбат Баасан сүрэн, Пүрвсрэн, Марлма, Аист, Глобал. Манай тамирчдыг 3-ыг харьцах 3 сагсан бөмбөг, жуудаа бүхийн твийн авраг шалгаруулах болон боксчдын насанд хүрэгчдийн элсний спортын Азийн авраг шалгаруулах тэмцээн хүлээж байна. За үүнээс Улаанбаатар 2026 боксын насанд хүрэгчдийн Азийн авраг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Улаанбаатар 2026 боксing насанд хүрэгчдийн Аз твийн аварга шалгаруулах тэмцээн Асан аренад эхэллээ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд 10 гаруй орны тамирчид манай улсад хүрэлцэн ирээд байгаагаас манай улсаас 9 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 15 тамирчин оролцож байна. Тодорхойлбол 50 кг-д бат тулга, 55 кг-д бэлгүүн сайхан, 60 кг-д буян далай, 65 кг-д энх төр, 70 кг-д бям бэртэн, 75 кг-д далай, 85 кг-д барья 90 кг-д инх санаа, нэмэх 90 кг-д бэкнур нарын эрэгтэй тамирчид, 48 кг-д намуун дээр, 51 кг-д мөнгөн саран, 54 кг-д инх жаргал, 57 кг-д номин эрдэнэ, 60 кг-д намуун, 65 кг-д цэцэг дээр нарын эмэгтэй тамирчид тус тус их орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна. Өнөөдөр болсон тэмцээний нээлттэд хүү хамтлаг ирж тоглолжээ. I'm on the way. Two trailer park girls go round the outside, round the outside, round the outside. Энэ сарын 1-ээс 5-ны хооронд 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн твийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болно. Манай улсаас бүрэлдэхүүнд ариун цэцэг, нандин хүсэл, хулан, нарангуй нарын эмэгтэй тамирчид, Болор эрдэнэ, Чин хутаг, Ганбаатар болон Сугар очир нарын эрэгтэй тамирчид тус тус оролцсноо. Энэхүү тэмцээний дараагаар Гавьяат тамирчин нандин хүсэл WNCAA Division 1-р тоглох бөгөөд манай улсаас анхудаа WNCAA Division 1-р тоглох тамирчин болж байна. Өнгөрөх амралтын өдрүүдэд Монголын үндэсний бүхэн холбооноос зохион байгуулж байгаа Алтан цомын төлөөх 6 дахь тойргийн эцсийн болон 7 дугаар тойргийн эхний хагасын барилдаан тус тус боллоо. Барилдаанд Хатан Интернэшнл баг Эв Монгол багт барилдаж 13-ыг харьцах нь 12-оор 5 дахь ялалтаа авсан байна. Мөн Энержи баг Ховлын хаан багт барилдснаас 14-ыг харьцах нь 11-ээр 6 дахь ялалтаа авч хүснэгтийг 6 хожил 1 хожигдталтайгаар тэргүүлж эхэлжээ. Дараагийн барилдаан 4-р сарын 3-нд болох бөгөөд Апо Скайтл баг Од групп багтай, Хүлээгүй баг Хамаг Монгол багтай тус тус барилдана. Жудогийн ТV аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Тодорхойлбол эрэгтэйчүүдийн 60 кг энчинд Түмэн жаргал, 66 кг-д Ёлг Жансан дөрж, 73 кг-д Уран Баяр, 81 кг-д Шинэ Баяр, 90 кг-д Мөн Хэрдэн, хасах 100 кг-д Ган Эрдэнэ, нэмэх 100 кг-д Цэцэн Цэнгэл Перенлэ жамснаар оролцохоор сонгогдоод байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 48 кг-ийн жинд Ануу дээр, 52 кг-д Нандин Эрдэнэ, 57 кг-д Ариун Заяа Цэнд Базар, 63 кг-д Инхрэлэн, 70 кг-д Лавг Дулам, хасах 78 кг-д Хүслэн Урангоо, нэмэх 78 кг Адя сүрнээр тус тус оролцохоор болжээ. Тэмцээн 4-р сарын 16-наас 18-ыг дуустал бүгд найрамдах Хятад ард улсын Ордос хотод болно. Бүгд найрамдах Хятад ард улсад болох бас нэгэн олон улсын тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Хайнан мужийн Санья хотод Азийн элсний спортын 6 дугаар наадам эх сарын 22-ноос 30-ны хооронд болно. Үүнд манай улсаас 8 спортын төрөлд 55 тамирчин оролцохоор болсныг Монголын үндэсний олимпийн хороо зарлаад байна. Тодорхойлбол 3 эсрэг 3 сагсан бөмбөгөөр эрэгтэй баг тус бүр 4 тамирчин, хөнгөн атлетик болон текбол, триатлоны төрөлд тус бүр 2 тамирчин, элсний гандболоор эмэгтэй 10, эрэгтэй 7 тамирчин, жиу-житсу 12, элсний бөхөөр 4 тамирчин, мөн элсний волейболоор эмэгтэй, эрэгтэй тус бүр 4 тамирчин оролцох юм а. Ice Global спортын иргэн тойронд өрнөж буй зарим үйл явдлаас танилцууллаа. Их үзэгчтэй Ice Global-ийн мэдээллийн хөтөлбөрийн хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Түр баяртай.